сайн байцгаана уу та бүхэндээ одоо энэ сайхан өдрийн одоо амар амгалан галтрая. За манай Шороо Махбаттай буюу одоо Үхэр охин материал ордныхны маань одоо 5 дугаар сарын ерөнхий төлөв байдал юу вэ нэ гэсэн уншлага эхэлж байна. За эндээс харахад одоо манай Шороо Махбаттай улсууд бол одоо маш их үйл явдал дүүрэн ийм сар байхаар харагдаж байна. За энэ дээр одоо ямар үйл явдлууд болох нэ гэхээр одоо их амьдралд их өөрчлөлт гарах тийм одоо огцом өөрчлөлтүүд гарсан дандаа сайн тал руугаа ийм сайхан. За ерөнхийдөө бол од гарахс одоо эрхэс одоо тэнгэр юу гэдгийг таныг сайхан ивэж байна шүү. Шинээр сэдсэн бодсон зүйл юу вэ? Тэрнийгээ сайхан хэрэгжүүлвэл тун сайхан тохиромжтой одоо тэнгэрийн одоо сайхан ивэл дор байгаа юм байна шүү гэдгийг хэлье. За дандаа сайхан тал руугаа өөрчлөгдсөн байдал харагдаж байна. За манай за энд одоо үйл явдлуудаас харахад одоо шинэ бизнесийн эхлэл харагдаж байна шүү. Тийм ээ. За энэ бизнесийг бол одоо сайхан урд нь төлөвлөж одоо байсан одоо хэрэгжүүлж эхлүүл одоо тун зүгээр хэрэгжиж эхэлсэн харагдаж байна. Тийм ээ. За энэ бол одоо сайхан ирээдүйн сайхан одоо өөр өгөөчтэй ийм сайхан бизнес болохоор харагдаж байна. Мөн одоо хамтран ажиллах ийм санал хүлээж авахар за сайхан good news ирж байна л гэж байна л та. Тэгэхээр энэ сайхан мэдээ бол миний энэ харж байгаагаар бол одоо сайхан шинэ бизнесийн эхлэл одоо санаанд оромгүй газраас одоо сайхан бизнес мэдээ хүлээж авах тийм ээ. За эсвэл одоо бодож төлөвлөж байсан зүйл одоо гинт сайхан тийм opportunity тийм боломж гарч одоо тэрийг хэрэгжүүлэх тийм ээ ийм сайхан сар байж байна. Мөн одоо энэ good news бол одоо сайхан үр хүүхэдтэй болох гэж одоо зорж исэн улсууд бол одоо хүүхэдтэй болох сайхан мэдээ дуулах ийм сайхан сар байх нэ. Мөн одоо энэ дээр хэлэхэд одоо хайр сэтгэлийн хувьд бас нэг юм харагдаж байна л да. За энд одоо шинэ хайр дурлал харагдаж байна тийм ээ. Шинэ хүнтэй танилцах нь байна. За энэ шинэ харилцаа бол одоо таныг одоо сайхан сүй тавьж одоо гэрлэх ийм хэмжээнд хүрэх одоо ирээдүйн хань ижил болох хэмжээний ийм сайхан хүнтэй танилцах нэ. За энэ хүн маань одоо нэлээд сайхан нас тогтчихсон, амьдрал тогтчихсон тийм ээ. Юу хийхээ мэдэж байгаа тийм ээ. Одоо таныг удирдан залах гэдэг юм уу тийм. За ийм сайхан хүн байж байна шүү. За мөн одоо бизнесийн хамтрагч байх магадлалтай таныг одоо ивент итгэх юм уу тийм ээ. За мөн энэ дээрээс нь энд харагдаж байгаа нэг юм бол одоо манай энэ зарим нэг одоо Шороо Махбаттай улсууд бол одоо ямар нэг байдлаар одоо өөх хөрөнгө өвлөж авахны ямар ч байсан мөнгө төгрөг харагдаж байна, эд хөрөнгө харагдаж байна тийм ээ. Гинтийн үйл явдлаас одоо юу гэдгийг өөх хөрөнгө өвлөж авах мэдээ дуулах. За зарим нэг good news нь. За ийм юм байна. Мөн одоо за энд бас би нэг харж байгаа юм одоо хэлэхгүй болохгүй нэ. За энд юу гэхээр зэрэг заажлах юм бол одоо эхнэр нөхөр юм байлаа. За энэ хоёр одоо тусдаа төр зур байсан одоо ярилцсан маргалцсан тусдаа байсан бол одоо тэр завсар шинэ хүнтэй танилцах тийм ээ. За энэ шинэ хүн бол одоо ер нь одоо таны сэтгэлд нийцсэн таатай сайхан байна тийм ээ. Одоо юу гэдгийг та бол одоо энэ хүнтэй би амьдрал одоо юу гэдгийг сайхан байна ч гэдэг юм уу. Эсвэл одоо энэ хүн ирээдүйтэй байна тий. За тэгтэл одоо ингээд сайхан харьцаа тогтож байтал одоо хуучин одоо юу сөхөгдөх тийм ээ. Одоо салсан барьсан хүн буцаж ирэх одоо таны сэтгэлийг хоёрдуулах юм магадлал өндөртэй байна шүү. Ийм учраас одоо шийдвэрүүдийг одоо хурдан гаргаж явна шүү. Үгүй бол одоо нөгөө хүнийг одоо гомдоох юм магадлал хаттай бас харагдаж байна. За мөн одоо энэ дээр манай одоо Шороо Махбаттай улсууд бол одоо бас эдийн засгийн хөндрөлтэй байдлыг даван туулсан харагдаж байна л да тийм ээ. За 5 дугаар сараас сайхан бүх зүйл сайхан жидэрнэ, сайхан мэдээ дандаа шинэ бизнес одоо шинэ эд мөнгөний одоо сайхан мэдээ тийм ээ. Шинэ сайхан зүйлсүүдээр дүүрэн байх нь шүү. Ерөнхийдөө бол за энэ дээр одоо манай ойрт саяныхан болсон хойно одоо бас нэг юм харагдаад байна л да.
жишээлх юм бол одоо за ийм сайхан хүн гэж юу байх нь тий энэ ямар нэг нотоо л байгаа. Аль эсвэл бол одоо ийм сайхан бизнес одоо ийм сайхан юм гэж юу байх. Энэ бас нэг одоо нөгөө урт саяныхны overthinking харагдаж байна шүү. Одоо эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үг байдаг тийм ээ. За ингээ хорвоо ертөнц хэдийгээр одоо танд ийм сайн сайхан зүйлийг явуулж одоо сайн сайхан одоо ивэж байгаа боловч одоо эзэн өөрөө хичээхгүй бол энэ одоо сайхан дохоо зангаа одоо энэ сайхан мэдээ тийм ээ энэ сайхан opportunity-г одоо бас олж харахгүй байх магадaltaй шүү тийм ээ. Тийм учраас одоо энэ сайхан зүйлсүүдийг одоо бити overthinking хийж бити өөртөө эргэлзээ үүсгээрэй тийм ээ. За одоо ер нь бол яг та итгэдэгч бай, итгэдэггүйч бай, ерөнхийдөө бол энерги бол устж үгүй болдгийг та үгүй болохгүй гэдгийг мэдэж байгаа тийм ээ. Тийм учраас одоо юу гэдгийг одоо татах хүч ингэж сайхан үйлчилж энэ сайхан зүйлс татагдаж байхад одоо эргэлзээ бол холдуулах магадлалтай шүү. Тийм учраас одоо эргэлзээг арилгана шүү. Эргэлзээ одоо юу гэдгийг ийм зүйлсээс одоо хол байгаарай гэж зөвлөх байна. За одоо тэгээд одоо өнгөрсөн алдаа юунаасаа сайн суралцсан шүү тийм ээ. Алдааг бол давтахгүй л гэсэн байх шүү тий. За ямар ч бас эд хөрөнгө өвлөж сайн сайхан мэдээнүүд одоо би хэлчихсэн тийм ээ. За мөн одоо сайн одоо найз бол одоо таныг хамгаалж байна л гэсэн байна. За ямар ч байсан хамгаалттай сууд байна. За ингээд одоо та бүхэндээ баярлалаа. Одоо сайхан урмын үг хайрлаж миний ажлыг дэмжиж сайхан комент өчиж намайг сайхан одоо тусалж дэмжиж байгаад одоо та бүхэндээ үнэхээр их баярлалаа. За мөн одоо хувийн уншлах сонирхож байгаа улсууд бол одоо Монгол Стар Тайруу гэсэн миний одоо Facebook пэйж рүү одоо хандаж мэдээлэл аваарай. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баяртай.